За өнөөдөр бас сах өдөр байна. Манай Сүхбаатар аймгийн Баруун урт ард иргэдийн амьдрах орчин нөхцөлийг цэвэрхэн байлгах, ариун аюулгүй орчинд амьдрах энэ орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө одоо хоногийн 24 цагийн турш ажилладаг манай хот орчуулах байгууллага маань за мөн ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөө ажиллах нэгэн сайхан техникийг хүлээж авч байна. Тэгээд аймгийн төсвийн 100 сая төгрөг, Баруун урт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан 70 сая төгрөг, нийтдээ 170 сая төгрөгийн өртөгтэй за гурвалсан ийм үйлчилгээтэй автомашиныг хүлээн авч байна. Тэгээд энэхүү техникийг одоо техникийн тодорхойлтыг боловсруулж за тэгээд энэ одоо чанартай техникийг одоо байгууллагатай авах нийлүүлэх ажилд санаачлагтай ажиллаж байгаа Баатар сүх төлөөлөгчдөө мөн бас баярлаж талархаж байгаа илэрхийлье. Тэгээд өнөөдөр энэхүү сайхан техникийг одоо худалдаж авах бүхий л боломж болцоогоор хангаж байгаа Жавхаа төгс даргатаа, Ганхүү даргатаа гэдэг бүх хүмүүст баярлж байна. Тэгээд Баруун урт сумынхаа ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөө, цэвэр сайхан хотын төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэх энэ сайхан техникийг хүлээж авч за энэ техникээ одоо бүрэн дүүрэн ашиглаж хотынхаа ард иргэдийн аюулгүй амьдралын төлөө одоо хөдөлмөрлөхөөр зорж хичээж явж байгаа хот хөгжүүлэх энэ сайхан байгууллагынхаа нийт хамт олонд бас баярлаж талархаж явдаг аймаг орон нутгийн удирдлагын зүгээс бас илэрхийлье. Тэгээд та бүхэндээ сайн сайхныг хүсье, та бүхнийхээ ажилд нь амжилтыг хүсье. За манай жадаач. За. За амжилт хүсье. За. За тэгээд сүмгэн. За амжилт. За одоо энэ давсны зориулттай энэ төхөөрөмж бол 10 тонны юутай хүчин чадалтай гэсэн. Нэг удаагийн 10 тонны дүүргэлтээр бол манай аймагч нэг 60 км замтай гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг удаа ингээд 10 тонны давс хийгээ явчих юм бол хоо үед цаг алдахгүйгээр давсаа ингээд цацаад явах. Одоо цаанаасаа ингээд конвейерээр эргээд энэ доогоороо цацаад явах. Ийм боломжтой ийм төхөөрөмж давхар нийлүүлэгдэж байгаа. Тэгээд энэ машин маань бас давхар зуны цагт давсаа ашиглахгүй үедээ зуны цагтаа гэр оролтоо болон захиалгаар нөгөө том хэмжээний хог хаягдлыг бас тээвэрлээд явах боломжтой. Давхар 15 тонны одоо хүчин чадалтай ийм машин. Солонгос машин учраас маш сайн машин гэж бид үзэж байгаа. За энэ бол өөр дөр ийм зориултын үүсгүүртэй мотортой гэсэн үг. Тэгээ өөр дөр гар удирдлагатай. Тэгээ энэ нөгөө манай хог хаягдл авдаг машины урталт нь ингээд зоогоод суурлуулад тэгээ энэ дээрээ одоо засаавал нэмгэн засаавал шууд ингээд хүний гар орохгүйгээр шүүрдэд явах юм боломжтой. Хамгийн гол нь зас чинь нэг орсныхаа даруй хурдан цэвэрлэх нь чухал байдаг. Хүний гараар явангууд удаад байдаг учраас энэ машин бол ялангуяа төв уулзруудыг бол цаг алдахгүй шүүрдэ явчих. Ийм төхөөрөмжтэй. Өөр дөрөө их усүртэй учраас машинаас хамгаалал болчихж байгаа байхгүй. Тагшаасны өмнө одоо аль болох хурдан шүүрдэх юм зорилготой. Тий одоо ер нь юу гэдгийг нэг дулааны жоохон удирдлага 20 градусаас доошоо үед бол шүүрдэ явчих юм бол давс баг тасцах. Энэ үл гэхдээ шороо шүүрдэж өгсөн юм. Тэгэх юм бол ингээд нөгөө самраад ингээд явчих. Засыг үл шүүрдээд ингээд шууд замаасаа зайлуулад явах юм боломжтой болчих. Тэгээ өөр дээрээ банктай, өөр дээрээ мотортой учраас ямар ч машины урд суйрлуулад явчих даваа талтай юм болж. Энэ энэнүүд нөгөө хятад улсаас шууд нийлүүлж байгаа. Цоо шинэ учраас бол бид ажиллуулад өччихсэн юм байна. За дараагийн энэ бол маш чухал байгаа байхгүй юу? Нөгөө засгангууд бидэрс нөгөө ковшороо түрээд байдаг штэ. Ковши хэдий түрдэг боловч зориултын биш учраас нөгөө дасаа алдаад байдаг учраас энэ үл өөрөө шууд одоо ирсэн машин дээрээ суйрлуулад хоёр тишээ ингээд залаад явчихна. Тэгэнгүүтээ энэ дээрээ шууд их хэмжээний дасыг түрлээ. Хойноос нь энэ маань шүүрдэд явчих. Ийм боломжтой. Энэ жил бол бидэд давснаас гадна нөгөө 30 градусаас дээш хүүтэн болдог үед нөгөө бодис зайлшгүй байгаад байдаг. Тэр хэрэгтэй учраас энэ жил бас 5 тонн бодис авч байгаа. Тэгэхээр бол бидэд яг дүнгээр нөгөө орж байгаа үед бол галтгааг болгоогоос илүү хамгаалаад тэр бодис маань өөрөө хайлуулдаг учраас одоо энэ жилээс бол бид нар бол одоо галтгааг болгоог бол бас нэлээд өндөр түвшин шийднэ гэж зорилго тавьж байгаа. Тэр учраас техникүүд маань саярж байгаа учраас бас өглөөлтэй байна.